За сайн байцгаана уу? Манай Dark Valentine-ийн 10 дахь дугаар бэлэн болсон байна. Тэгээ манай подкаст нэмэх 18 шүү. Тэгээ жоохон хөглөг битээ сонсоорой. За би өнөөдөр нэг Stephen Grant гэдэг нэг залуугийн талаар ярина. Stephen Grant нь 1969 онд төрсэн ба эхнэр болох Tara Grant нь 1972 онд төрсэн. Энэ хоёр нэг хүү, нэг охинтой болж эхний хэдэн жилүүд дээр сайхан амьдардаг байсан. Tara Grant нь нэлээд том компанид бизнес зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгээ нэгд өдрөөс 5 өдөр хүртэл ажилладаг. Мөн 5 өдөр болонгууд дээшээ байнгын ажиллаар аялдаг. Тэгээ бүтэнсээ өдөр нь буцаж гэртээ ирснээр тэгээ буцаал дахиад нэгд өдөр нь ажил руугаа явчихдаг байсан. Тэгээ сайн ажилтдаг байсны хүчинд их сайн ажилтай болж гэр бүлээрээ ер нь баян дүрэгт амьдардаг. Мөн хоёр хүүхэд нь хувийн сургууль сурдаг, бас байнгын шин машин ундаг болсон. Гэтэл эхнэр нь ингээд байнгын завгүй бас нөхрөөсөө илүү залентайгаад тахаар нь уур нурс Стивен эхнэртэй баг багаар ингээд маргалдаж эхэлдэг. Тэгээ Стивен нэлэхтэй болохоор би байнгын хүүхдүүдэд хардаг, би л байнгын сургууль цэцэрлэгт нь хөргөж өгч авдаг, чи хүүхдүүдийнхээ амьдрал бараг байдаггүй гэх мэтээр байнгын эхнэртэй ингээд дургуутсаж байгаагаа хэлдэг байсан. Бас дээрэс нь эхнэр нь ингээл өөрөөс нь илүү цалинтай лаг альбан тушаалтай байгаад ирэхээр эхнэртэй хатаархсан уу альбан тушаал ахих тусмал уур нь хурж мөн эхнэртэйгээ харьцаа муудснаас болж өөрийн хуучин найз охинтойгоо эргэж холбоотой болохын дээр өөрийнхөө хүүхдүүдийн асрагч болох 18-тай Venera гэх охин руу мөн хандарч эхэлдэг. Эхлээд Venera Steve хоёр цогтой ингээл байгаан хүүхдүүдэд харалцах мөг тоглож агаад дараа нь Veneraтай хойлохноо үлдснээ Стивен ч шууд Venera-гаас хоёлаа бараг л шууд унтчихил та гэж нэлээ асуужсэн гэсэн. Тэгээд энэ хоёрын яг унтсан үг нь ерөөсөө тодорхойгүй. Тэгээ энэс гадна Стив ингээд Тарагийн компьютерийг ухаж байхдаа хуучин өрхөж байсан хүнтэйгээ буцаад нийлсэн мессежийг компьютернаас нь олсон. Тэгээ эхнэр нь амралтын өдрүүдээр энэ хүнтэйгээ уулзаад байна гэж ерөөсөө хартаж эхэлсэн байдаг. Тэгээ 2007 оны 2 дугаар сарын 9-нд Тара дөнгөж аяллаар явж гэртээ ирчээд нөхөртөө би дахиад бүтээсэн өдөр Порто Рико руу буцах хэрэгтэй болчлоо гэсэн чинь нөхөр нь амар уурлал. Чи ерөөсөө гэр бүлээ тоохгүй ингээд дээшээ яваад ажиллаад энэ ямар ядаргаатай юм бэ гэж хэлдэг. Гэсэн чинь Тара бас өөдөөс нь ингээл маргалтал би чи энэ миний ажил чистэ надаас өөдөөс тэгж болохгүй гэл энэ хоёрыг ер нь хэрүүлэх хэлдэг. Тэгээ хэсэг хугацааны дараа нөхөр нь 2 дугаар сарын 14-нд би 2 дугаар сарын 9-нд эхнэртэйгээ хэрэлцэн. Тэгсэн чинь манай эхнэр тэр оройноо гараад алга болчлоо. Ингээд машин түрээсний газараас нэг хар машин түрээслээд явсан юм шиг байна. Тэгээ одоо 5 хоног гэртээ ирсэнгүүгээд 911 руу дуудаж хэлдэм билээ. Тэгсэн чинь цагдаа нар хэлэхдээ Стивен би Тараг гарч явсны дараа зөндөө залгсан. Ерөөс уцаа ахгүй дандаа мессеж үлдээнүү гэдээсэн. Тэрний дээр би бас ихч болон найзууд болон босс ер нь л бүгднөрөө залгсан. Хинч Тараг хаанагааг мэдэхгүй байсан гэж цагтаад хэлэхэд цагдаа нар өөдөөс нь одоо бараг л энэ Стивен л ер нь алдсан юм байна л гэж гадарлаж эхэлдэг. Тэгээ яагаад тэгэж таамагласан бэ гэхээр Стивен гэрт нь очиход Стивен ингээд маш амар сандраад бас цагтаа нарт туслах юм юу байна гэж ийшээ тийшээ сандарч гүгээд ахаар нэг л сонирн бандаа энэ залуу гэж цагтаа нарт бодогдсон гэсэн. Гэхдээ ингэж сандарлаа гэд зөвхөн нөхрийг нь алсан гэж хэлж болохгүй. Өөр таарад явчихсан нууц хүн байсан уу эсвэл нөхөр Стивен өөр хүүхэнтэй явсан уу гэдгийг цагтаа нар хайж эхэлсэн билээ. Тэгээ хайж эхлэхэд хүүхэд асрагч Venera Тара алга болсноос бараг цагаар 4-7 хоногийн өмнө явуулдаж эхэлснийг мэддэг. Тэгээ бас мөн цагтаа нар Стивийн гэрийн гадаа камер суулгасан бөгөөд юу гэж байгааг нь байнгын ажигладаг байсан. Тэгээ үүний дээр Стив орой болгон мэдээгээр гарч зурагтны өмнө миний эхнэрийг олж өгөөч хаанагаа хэлээж миний эхнэр энэ одоо тэр хаалгаар л ингээл ороод ирэх юм шиг санагдчихин гэх мэтэр бүр ингээл ихэр татаж уйлаа заяа бүр бараг л Оскарын шагнал цаашаа байсан. Тэгээ тэр хооронд нь цагдаа нар Тарагийн кредит картаа зурж байгаа эсвэл паспортаа ашиглан хотоос ингээд гарч өө гэж байн шалгаж исэн. Тэгэхэд одоо нэгч кредит картаа хаач хэрэглээгүй тэгээд паспортаа ч хэрэглээгүй хаашаач яваг байсан. Тэгсэн хугацааны дараа 3 дугаар сарын 2-нд нэг хүүхэн паркд алхаж явж байгаад нэг хар ууттай юм болцсон нь дотроо бэли мөн төмрийн үрц тэр нь ингээд баахан амар тустай болцсон байсныг олдог. Тэгээ энэ Тарагийнх байж магадгүйгээд хүн хүчтэй ачаал тэр паркийг нэлэнхүүд нь ингээд хайж эхэлсэн юм блэ.
Тэгээ цагдаа нар бас Стивээс хэргийн холбогдолтой асуулт асуухад шууд хариу өгөхөө болж би хуульчаараа л дамжуулж ярина гэснээр цагдаа нар улам сэжиг төрүүлсэн байдаг. Тэрний дээр нөгөө лай детектор буюу худлаа ярьж бөөг шалгадаг нэг тийм тест өгдөө штэ нэг машин. Тэрүүгээр үзье гэсэн боловч татгалцсан нь бас бүр л ингээл улам сэжиг төрүүлдэг. Тэгээ нөгөөсөө тийм Стив чинь ингээд анх ингээд шууд цагдаа нар руу залгаал миний ихнэр ингээд алга болчлоо надаас асуух хөстө бүх асуултаа асуу гэж амар тэгчихсэн гинт нөгөө нэг жижиг хар ууттай юм алцсан чинь л би та нартай одоо ярихгүй та нар одоо надтай зөвхөн хуульчаар дамжуулж яар гэж шууд ингээд тэгчдэг. Тэгсэн чинь цагдаа нарт ингээд амар сэжиг төрөө за яг энд л ихнэрээ алдсан юм байна гэд. Тийм ээ. Тийм. Тэгээ нөгөө нэг парк дотроос нэг ууттай эд зүс олцсон. Тэр нь яг нөгөө нэг Тарагийн цус болж таарад цагдаа нар Стивийн гэрээг нэг жиг төвшөөрөл болж авдаг. Тэгээ яг нэгчгээр очиход нөгөө нэг Стив гэртээ байж таарад тэгэнгүүтээ нөгөө Стив ч нөгөө нэг цагдаа нарт гэрээг нэгжиж явах оронд нь нэг мөрдөгчдөр очиод би газ ингээд нохоогоос алхуулчаад ирээгээд хэлдэг. Тэгээ угаасаа ойлгомжтой буцаж гэрлөө очиагоо тэр чигтээ цухтаачдаг. Тэгээ тэр хооронд нь цагдаа нар гаражийг нэгжиж байгаа нэг ногоон том хогийн савныг зөөл байхыг нь олдог. Тэгсэн чинь тэр хогийн савнд байгаа юм дотор ингээд нэг цагтаа ингээд гараараа хурч утсан чинь нэг л сонио нэг хүн чим шиг нэг сонио нэг зөөлөн юм мэддэгтэй. Тэгээ тагийг нь онгойлгоод утсан чинь юу байсан бэ гэсэн чинь хүний ингээд хүчийг нь салгацсан. Их биений хэсэг нь ингээд олцсон. Тэгэл шууд заа яг энэ Стив ихнэрээ алдсан байна гэж мэдээд холбооны мөрдөх товчоод мэдэгдснээр улс даяараа Стивийн ингээд зураг мөргийг радио мэдээ юу гэдэг тэр мөрөөгөр гаргаал шууд ингээд хайж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг тэр Стив ч нөгөө нэг хоогоос алхлуулаа гарсан штэ. Тэгингээ тэр оройдоо шууд нөгөө нэг найзах руугаа очиод найзынхаа машиныг гуугаад тэгэнгүүтээ хажуудаа дэлгүүрээс нь сахалгын утганы ирнүүд тэгээ мөн баахан им тэгээ бас баахан арх авцсан заяа. Тэгээ бас дээрээс нь нөгөө тоглоом буу авцсан байсан. Тэгээ дараа нь чи яагаад ингэ тоглоом буу авцсан байсан ингээд асуусан чинь цагдаа нар руу ингээд буугаа онилох юм бол цагдаа нар ингээд намайг андуураад намайг буутчих магадгүй гэж бодоод тэгэж тоглоом буу авсан гэсэн. Тэр өөрөө буудалмаар байсан гэсэн үг үү? Аа. Буудалмаар байсан. Амиа хор тэр нөгөө нэг одоо бритэгнүүд авсан гэсэн сахлын ернүүд тэр чинь нөгөө өөрийг бол амиа орлох зорилготойгоор авсан юм шиг үлээ тэр. Тэгээд найзынхаа машиныг барьж явж байхдаа хоёр хүүхдүүд рүүгээ залгаал ингээл хайртай шүү өнтер гэсэн нөгөө баахан одоо нөгөө сүүлжийн өгмөгөө хэлдэг шүү дээ. Тиймэрхүү утгатай мессежээс энтер үлдээсэн. Тэгэл тэр машинтайгаа ингээ явж байхдаа Wilderness гэдэг нэртэй парк дээр очдог. Тэгээд угаасаа нөгөө нэг явах газаргүй Стив чинь гадаа маш хүүтэнд хонсноор баг хөлтцэн бахта эмнэлэгт хүрэгддэм билээ. Тэгээ яаж болцсон бэ гэсэн чинь цагдаа нар Стивийн ихч рүүгээ яг өөрийнхөө утаснаас ингээд залхацсан байхыг нь мэдэж мөрдснөөр хааваа газрыг нь мэдэж нөгөө нэг эмнэлэгт хүргэж өгдөм билээ. За тэгээд эмчлэгтчээд гарсныхаа дараа цагдаа нарт яг яаж ихнэрээ алсан тухай дэтээлтэй хэлэхэд 2 дугаар сарын 9-нд шөнө манай ихнэр гэртээ ирэхэд миний их уур хурж шууд би таараагаас чи намайг ажлынхаа хүнтэй араар таваад байгаа юм биш үү гэж хэрүүл хэлсэн. Тэгсэн чинь таараа надад юу солиороод байгаа нийтстөө тийм байхгүй би чамайг орхиод 2 хүүхдээ аваад явна энэ төр гэд ерөөл бол амар ингээд дургууг нь хүрэх яжлсан нэг тийм үг өгдөө штэ тийм үг зөндөө хэлсэн. Тэгээд дээрэс нь чи ер нь намайг одоо цогцооч чаддсан бол энэ төр гэд өдөөд дах янзтай хэлэхээр нь миний бүр амар уур хурж эхлээд зүгээр дугаа болох зорилгоор хүзүүг нь багалзуурсан боловч миний улам уур хүрснээр хүзүүнээс нь бүр амар чанга барьж аваад хүртэл нь багалзуурцсан. Тэгэл нэг харсан чинь манай ихнэр ингээд шалан дээр хүцэн гівтчихсэн гэд хэлдэг. Тэгээ нөгөөдөр нь буюу 2 дугаар сарын 11-нд би өгсөн ихнэрийнхээ биеийг авч яваад аавынхаа хөдөлмөрийн багаж хийдэг үйлдвэрт очиод нэгээр нь хэрчиж эхэлсэн. Эхлээд биений жижигэн хэсэг болох гарыг нь дараа нь хүзүү толгойг хэсэг рүү ингээд шилжсэн. Тэгж ингээд би ихнэрийнхээ биеийг хэсэгжилж байхдаа шал согтоо зөө ингээд нэг гарын хэрчижэл нэг өөртөө виски гэж аваад нэг одоо хөлнийх нь хэсгийг хэрчижэл дахиад нэг өөртөө нэг виски гэж аваад уугаадсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хэсэгжилж хэрчиж дуусчаад буцаад гэртээ очиж нөгөө хүүхэд асрагч хүүхэн Венерата
би их сэтгэнсэн намайг одоо миний ихнэр ингээ орхио авцсан. Тэгээд намайг бас тэр хүүхэн намайг өрөвдөөсөө гэж надад амар их бодогцсон гэж сүүл цагтаа нарт хэлсэн байдаг. Амар хогийн баадтай ихнэрээ дүнгиж тэгэж алж хэсэгчл дуусныхаа дараа өөр хүүхэнтэй очиж сэтгэнээ явагддаг байдлаар шийтгэн залуу байя. Даварцсан залуу вэ энэ одоо. Тийм. За тэгчээд 2 сарын 12-нд Стивен буцаж аавынхаа үйлдвэрт очиж эхнэрийнхэн биеийг хаяхаар очдог. Тэгээ шөнийн 3 цагт Stony Creek Metro Park гэдэг газарт очиод эхнэрийнхэн бүх биеийг нь чарган дээр тавиад ингээ уул руу дээшээ чирээд явж исэн чинь би контролоо алдаад хамаг биеийг нь тэрүүгээр нэг тараацсан. Тэгээд араас нь би эхнэрийнхэн биеийг дарах гад хөөгөөд явсан. Дараа нь бүх биеийг нь олцоод би тэр паркта бүгдийн цасан дотор нууцсан гэж хэллэг. За тэгээд дараачийн өдөр буюу 2 дугаар сарын 13-нд Stony Creek Metro Park-та ирж бүр сайн биенийх нь хэсгүүдийн нууж мөн заримыг нь гол руу шиддэг. Тэгээд яг 2 дугаар сарын 14 цагтаа нарт хэлдэг штэ манай ихнэр алга болчлоо гэж залгаж хэлсэн. За тэгээд энэс 10 хоногийн дараа 2 дугаар сарын 24-нд Стив цагтаа нарт Stony Creek Metro Park-д нэгжлэг гэхийг нь мэдээд буцаад очиж эхнэрийнхээ биеийг авч Mount Clemens гэдэг нэг офис заяа тэрнийг ингээд дээвэр дээр нь тавьсан. 2 дугаар сарын 28-нд нэг хүүхэн хар уттай бэлий төмрийн үрц олддог. Тэгэнгүүтээ 3 дугаар сарын 1-нд нь болохоор Стив ингээд бодож байхгүй өөрийгөө бараг ингээд хэрэгээс мултарчлаа даа гэж бодож ирснээр тэр офисныхаа дээвэр дээрээс эхнэрийнхээ биеийг нь авчираад гаражин дотроо нуудаг. Тэгээ тэрийг нь цагтаа нар мэдээд 3 дугаар сарын 4-нд баригдсанаар Стивен чинь 50-аас 80 жилийн хоригдох ял авт юм лээ. Зөө. Балер шичийн залуу ээ. Тийм. Энд нөгөө би ингээд хамгийн сүүлд амар дэтэлтэй хэлдэг нь айгүй амар тийм жоохон хэцүү хэрэг үлээ юу яхад энэ залууч амар ядаргаатай ингээд ихнэрээ алчаал тэгэнгүүт ингээд буцаж тэр уулан дээр очиж нөгөө ихнэрийнхэн биеийг нүүн готоо тэгэнгүүтээ буцаал үрж ирж гэртээ очиж нуугаал ингээл тийшээ тийш ингээл явсаар агаал одоо цагтаа нарт баригдсан. Өстө жалжсан ч гэсэн байна тий. Тийм. Би нааш чаш навж яваад. За тэгээд манай өнөөдрийн хэрэг нэг иймэрхүү. Тэгээд би яг энэ хэргийг ингээд судлаад орчуулаад тэгж яхад надад бүр зүгээр ерөөсөө хэлэх үг болтойгоо эхнэр нь тийм гоё ажилтай, тийм бүрхэн тэгэл амар завгүй байсан. Тэгтээ тэрнээс өөрөөр бол зүгээр надад бол зүгээр л байсан юм шиг санагцсан. Тэр нөгөө нэг баастайгаа араар нь хуурч явсан уу үгүй юу? Тэр нь бас нэг тийм баталгаагүй юм бэлээ. Зүгээр ингээд имэйл бичсэн байсныг нь Стивен олол амар ууралцсан. Тэрнээс өөр нэг баталгаа байгаагүй. Тийм болохоор одоо надад энэ стол залуугийн л амар буруу тэр үедээ ингээл гинт амар уур нүрэл их нэрийг алдсан юм шиг санагцсан. Тийм бах тий. Надад л айгуу даварцсан залуу шиг санагдлаа. Яг хөө хэдий тэгэл өөрөөс нь илүү байлаач гэсэндээ хамаг гэр орноо авч яваал хүүхд нөхрийнхөө төлөө л тэр эмэгтэй ингэж ажиллаж явж байгаа шүү дээ. Тэгэхэд ингэтэл нь бас даална гэдэг бол надад л амар муухай наа. Харин тийм өстө муухай санагцсан. За тэгээд маргаашийн хэрэгээр уулзъя да. За баярлаа. За бай. Баяртай.